За сайн байцгаана уу үзэгчтэй. Манай энэ удаагийн түүдгийн дэргэд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд за тухайн нэгэн газар очиод сайхан түүдэг асаагаад сайхан сонирхолтой яриа өрнүүлнэ гэдэг та бүхэн итгэлтэй байгаарай. Төрүүлээд ирцээ. Гарахгүй шатис юм үзтэй юм шүү. Нэвтрүүлгийн маань өнөх ноос 80 та бүхний сайн мэддэг хар шамтлагын маань дуучин баасан дорж. За одоо хэдүүлээ ийшээ явж нэг юу хайнаа. Нөгөө түүдгээ асах газараа тэгшхэн газараа орж. Хай. Төхөө. Би түүдгээс ачлаа. Та бүхний сайн мэддэг цэцэг хамтлагийн гоцтол дуучин өрөмтөлж Батут миний багэнэт заяа анхны минь хайр чи билээ заяа чиний сэтгэлийн даган яа мөн хамтдаа өдөрт хүртэл 30 хэдэн жил тайзан дээр надтай хамт бас л үжигнүүлж яваа миний найз хар шамтлагийн дуучин баасан дурч. За. Осон ускидэг аз жаргамтай хоёуда бүхнээс дутхгүй хайрны. За та бүхний маш сайн мэддэг нэгэн дуу байдаг. Бурхан хэмээн дөө. За тэгээд тэр дууныхаа нэрээр өөрийнхөө авгийг шинээр тогтоож чадсан 90-ад оны маань хад томрон болсон нэгэн сайхан доочин Бурхан авгт зориго. Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол буян нүгэл хийсэн чин ялгаагүй. Хөрсөн цогцоо чи дэлхийдээ үлдээж хүсэл мөрөөдлөө. Та бүхэндээ өнөөдөр ингээд манай нэвтрүүлэг маань энэ сайхан хээр отоос жоохон зайдуу агаарт ингээд явуулдаг гол зорилго нь бол яг найзуудтайгаа бас жоохон амраа. Тийм ээ хотын утаан дотор бас байгаад яг цэвэр агаар эм сэтгэдэг явж байгаа юм. Хэрийн цай. Жогон сүү яах вэ? Хамтдаа сүүлээс тийм ээ. Жогон сүүгийн ч сайхан. Нэг мэд чи одоо насаа цай хоолдоод бид нар нойртой ер нь ингэж уулзаж ингэж юу яагаад юм бэ шүү. харин тийм. Ер нь хамгийн гоё шүү дээ. Түүдгийн дэргэд энэ цагаагаар. энэ зав цаандаа байна уу? Эсвэл сэтгэдэггүй байна уу? Яаж яана ер нь? Яагаад тийм бол эсвэл Хин нэг толгойлох ёстой л байдаг байгаа байхгүй. Тий. тийм шүү те. Уриалхал. Тэгээд тэрнээс гадна нэг юу байдаг штэ. Манай эрт өвгчүүлж ярьдаг аав ээж нар ч хэлдэг. Түүдгийн дэргэд яриа өрнөхтэй дурсамж агуулдаг гэж. Үнэ шүү. Тэгээд Жагогийн маань нэг дуун дээр байдаг штэ. Нэг л мэдхэд өдрөнгөрч, нэг л мэдхэд жилэнгөрч явдаг штэ. Та бодоод байсан чи бид нар ч та 17 8-тай байсан үеэс ч гом гол явжээ. Цаг хугацаа шүү. Яасан ч хурдын өчигдөрхийн юм шиг санагдчих байсан. Бага насны машинтай холбоотой дурсамжаас Хуалзаач гэж ямар машин тэглүү дуртай байсан аавын ээжийн ахын хүүхдийн гэх юм байдаг шүү дээ. За миний хувьд бол
хүүхд тугаас эхлээд ер нь бол машинтай холбогдсон. Ягаад гэвэл манай ээжийн дүү одоо манай хамаатны нэргүүгээд ах байсан. За. Тэр ах маань пүүлэн барьдаг байсан дээр үү. За. Нөгөө Толгойтой шүү дээ тий. Тэгээ ардлын хамгийн гол нөгөө урт нөгөө юм пүүлэн гэж лээд байсан. Тэгээ түүнээс зээл 130 л толгойтой байсан баг. Тэгээ тэр машиныг барьдаг байсан нэгдүгээр. Тэгээд би ч нь бол хүүхд байхын нөгөө нэг дуулч уурддаг. Тэгээ хүн болгоны хайрыг татал тэгээд дуулаад явдаг байсан. Тэрэндээ дигдэг байсан юм уу эсвэл надад тийм хайртай байсан уу? Мөнгөд л 50-д дагуулж явдаг байсан. Жохон багасаа эхлээд унаад явцсан нөхөр ихгүй юу? Унаад явцсан. За. За машинтай гэхээр манай авч нь ер нь бас тээврийн жолооч байсан шүү дээ. За. Тэгээд даргын жолооч байлаа 24 гэж байсан шүү дээ яг нэг. Тий. Волк 24. Газ. Тэгээд тэр нэг бас нэг одоо бариг орсон байхгүй усны тэргээд барьж ийсэн. Тэгээд 53 гэж байсан тий. За дээрээс нь тэр хамгийн сонирхолтой машин 51 гэж байсан. Тэгээд манайх шок олуулаа. Цэцэрлэгийн нас нь 5 хүн. Тэгээд тэр 51 гэж байсан, 53 гэж байсан. Тэгээд чихэл аваад алгуулж байгаа шүү дээ. Тэгээд өглөө хараад тэгээд машин сууж авдаг. Тийм л байлаа. Шин жарис гэж нэг жарис байдаг шүү дээ. Нэг тэр үед нэг 70 хэд онд орж ирсэн. Хуучин жарис гэдэг нь одоо хэдэн жинтэй. Жарис. Тий, шин жарис гэдэг одоо байгаа жарис. Шин жарис одоо байгаа жарис гэсэн үг байхгүй тий. Тэгээд тэрний кабин Бэрзэлтийн утаа мөн үү? бэрзэлт төмөр юутай болсон сүндээ. Тэгээд тэрний кабинт их суух дуртай жолооч ахын гуугаал. Жогон суугаад. Тэгээд тэр машин суухаар нэг юм жогон бензин үнэртэн тэрний их гоё юм санагдаад. Одоо бол хэцүү. Одоо бол тэр үед л их сайхан санагддаг. Бензиний үнэр гоё юм шиг. Машин суух их дуртай л хөвгт байсан. Анх хэдэн онд жолооч болсон бэ? Албан ёсны жолооч бол би чи хойно болсон шүү дээ 2001 онд. За тэр. Албан ёсны жолооч бол албан ёсны босрын бол одоо 2001 оноос өмнө бол бараг 90 93 92 оноос хойш бол хүчнээ болсон дөө тэгэхгүй. Их жолон цагдаа. Толгойгоор унаа. Их жолон цагдаа нарт төөгдсөн тэгэл. Дараа хамгийн сонирхолтой түүх гэвэл одоо манай нэг хоёр үдлийн найз нар байдаг юмс. Тэнд явж байгаа цагдаа төөгдөд хоёр удаа гудамжаар ороод тэгээ найзынтай авчих гээд найзын хаашаар ороод тавьчих гэж бодсон чинь найзынх байдгүй тэнгүүд нь тэрчгээр тавьсан. Ийм том онгор хааш. Тэдээ ороод тавьчаад айл руу яваад орохсон чинь айлд нь хүн байдгүй. Хаалганы онгорхоо тэнгүүд нь одоо яана гэж бодонгууд 0 нараас утсан. Түр аваас утсан. Агаас дахиад ороод ирнэ шүү дээ. Цагдаа нар. Тэгэл цагдаа нар орж ирэнгүү заастай яаж нээж ингэж бөө юм болж байгаа мэдээж 0-оос олно шүү дээ. Алдаад гэсэн. Яаж юм тал. Яагаад энэ баталгаа зүхтаагаад сүрхий таньдаг байсан юм уу? Юу зүхтаах юу яриад байгаа юм аа. За түхүүрээ гаргаад юу түхүүр хаана түхүү би харин найзынтай байсан чинь хүн байхгүй болохоор би чинь онгоргааш явахлаа энд бийц чинь одоо харилцаа явлаа. Чийст дараа баригдана гэх. Тэгээд яварцсан тэр үедээ тэгээд гүрийгээд ингээд явсан. Тэгээд яваад нөгөө цагдаа нарыгаа явтал байш ингээд бодно. Хашааны бодонд байж байгаад явсан хойно л явж ирсэн. Хотын жолоонд гараад дороо маань нэг юм өгчөж байгаа. Ойрхон юмд наашиг. Хот руу гараад явлаа да. Тэгсэн чинь за шалгалт өгтөө одоо нөгөө чинь хаашаа ирэхгүй одоо юу гэдэг баах асуулт асуугаар нь чи өөрөө асуугаад ингээд яваад байгаараа гэл нөгөө манай курсын багш маань загтсан. Тэгээд би жоох явж байгаа л манай багш ингээд араас ингээд нудраад тахгүй. Тэгэхээр одоо хаашаа ирэхгүй гэсэн чигээрээ л гэдэг. Тэгсэн чинь дахиад манай багш нудраад ах юм. Дахиад одоо хаашаа ирэхгүй гэсэн чигээрээ л гэдэг. Яг нудраад байгаа юм байна. Явж байгаа. Тэгсэн нөгөө багцаа одоо буу гэж манай нөгөө таньдаг хүн. Тэр буучаал юу болоод яваа. Яагаад наваад ингээд араас нудраад исэн бэ гэж. Үгүй чи ч нэгдүгээр араагаар явсаар байгаа. Юу ч араас явахгүй явж байгаа. Тэгээд одоо буу гэсэн. Таньдаг хүн бол алидээ унчихгүй. Шал өөр юм бод. Нэгдүгээр араагаар явсаар байгаа. Тэгээд ер нь бол фактны асуудлууд бол биш дээ. Одоо энэ найрамдлага гэрээ манай цогоо сайн мэдэх баг. Захиргааны уртлын нэг юм шон биш. Тий. Тэр 99 оноос хойш ийм хазгаа. Одоо л та нар хэцүү.
Тэр Батулдын шон гэдэг юм аа. Чи бүр гэж. Би дахиж өстэй гэж. Гэтэ тэр бол яг ер нь хүмүүст одоо бас анхааруулад ингээд хэлэхэд бол бас л нөгөө талуун насны алдаал байхгүй юу? Тийм шүү дээ. Халамцуу тэрэг өрнө гэдэг чинь тэр. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ би одоо боддгийн нэг талаасаа ингээд бодоход бол миний хүү бол бас их хувь зайт байсан. Одоо чилээгөө битсэнд байсан. Тэгээ манай хүн дэрвсэн байсан. Тэгээд найрамдал дээр бид нар бүүнээр очиж буужгаад. Тэгээ авгаага хоёлаа бишиг яваад 18 айлгуур юмд явчих өчигдөр гэдсэн манайгаа татуугаал 100 хүний дээр барьж яах гэдэг юм хийгээд тэгжсэн. Тэгээд яаж ямар азар суугаагүй. Тэгээд би тэр чигээр гараад төв байрнаас наашаага тавихгүй л өвөл. Тэгээд наашаа тавьчих чад урдуур 2 мөртөө өгөх хүүгээл ганц дараад авч шон тас. Тэгээд би боддоо шүү дээ миний хүү бас ардтай байд юм аа. Ер нь тэгээд бас жоохон замбраагүй ч юм уу эсвэл нэг жоохон сул байсан үедээ Түүнээс бол ер нь бол одоо бас сүүлийн үед хүмүүс чинь бас хүмүүжлэлтэй, соёлтой, жолооны соёлтой болцсон байна. Харигтар суугаад машин барьдаг усуд бол байхгүй л дээ. За нэст хамгийн ихтэй гоё юм. За ингээд жолооны курс төгсөөд шалгаад өгдөг аахгүй нөө дөрөв. Тэгсэн чинь би одоо ерөөс тийм сонин шүү. Аймганд л айгүй мундаг бүглээддэг аахгүй юу. Тэгсэн нэг энд та нараа орд нэг юу яддаг шүү. Хүн шаблонууд нь өөр байдаг аахгүй юу. Би тэр тухайд ангийн дарга байсан байхгүй юу. За. Яг нь дуулж болдог байсан гэл те олон таньд болохоор тэгээд тэгсэн чинь юу яалаа. Нэг шавлаа өрөөд гэсэн чинь хажуу талын хүнийг харсан чинь миний тайлбар хардсан байхгүй. Хоолод. Ти сонтоо өөр шавлаа дааш тэр хамгийн юу тэр өгчлөө. Тэгсэн чинь манай нөгөө жолооны багш үжсэн гарч ирсэн. Нудраад байна. Чи ч одоо юу хүний юм хоодаад гэж өөр хуултал юм байх чадсан. Тэгсэн чинь нөгөө яг хөөрхийн нөгөө авч ирсэн цагтад л хэлсэн байлээ. Манай нөгөө ангийн дарга марга гэдээсэн шиг унгаагүй л дээ. Тэгсэн чинь тэгж ястай амьдралдаа би жолооны курс төгс хажуудлыг хуудаг хүнийг чамаагээ дарлаа гэсэн. Шал хоёр өөр юм. Өөр байгаа шүү. Тэгж харсан чинь машины зургууд нь адилхан байгаа даахгүй ингээд. Машины зургууд адилхан. Тэгтээ би яг төгсөөд шууд нэгээр гарсан л да. Энийг нэгээр гаргасан бол өстой болохгүй. Болохгүй би ингээд харсан яг адилхан. Бүр яг адилхан нэг юм ирсэн. Тэгээ бүр ингээд дөрвөн замын ууцгасан. Хуудаас нэг бөгөөд баг. Тэнцээс ингэсэн. Ганцхан үнэн байсан гэсэн. Сайхан ядтай стабар. За одоо та бүхэндээ манай Монголын брэнд амт гэнэтэй. Сайхан Монгол брендийн юу вэ? Багийн Батал руу өгöd та яваа. бүхэндээ өнөөдрийн өдрийн хоол болгож барина. Сүүлийн үед одоо цахим мэдээллийн ертөнц, сошиал ертөнц гэдэг юм их газар авжээ. Энэ талаар юу ямар хуудалтай юу? Бидний үед бол одоо чинь сошиал ертөнцийг ашиглуулах их мэдээлэл болж авахаар байна шүү дээ. Ялангуяа урлагийн талын хамгийн сүүлийн үеийн тоглолт Монгол дээр мундаг шин төрж байгаа одуудын талаар бол бараг л өнөөдөр тоглож байгаа нь олгүй тэгэл бүх мэдээлэл байна шүү дээ. Бид нар бол дээр тэр Оросын телевизээр шөнийн 4 цаг гардаг стратеги үзэж тэндээс л ер нь хөгжмийн мэдээлэл авдаг байсан биз дээ. Өөр ер нь мэдээлэл авах хэрэгслэх тун цөөхөн тийм ээ. Нэг стратегч нэг сурталчилдаггүй байж. Ололттой зүйлж их байгаа. Ер нь тэгээд бас хэрэггүй ч юм их явж байгаа л да. Тэгээд ер нь яг зүгээр үнний динс гэдэг юм уу ер нь яг имийг ялгаж салгаж сурах хэрэгтэй зүйл байдаг шүү дээ. Энэ сайхан түүдгийн маань дэрэг хэдүүлээ сайхан дурсамжаа сэргээ гэдэг нэг сайхан айдуу өөр юу гэж бодож байна. Өнөөдөр сайхан Гитар яасан чи? Гитараа яв. Тэр авнаа. За. зяа сайхан. Хэдүүлээ сайхан. Сэрэг сайхан. Галыг хажууд тийм ээ. Нарта борооны дусаад нүдгэр бан хурцхан өнгөтэй нагаш багаш
аястаа олны доо жавхада онцгой нэгэн аястаа чиний хаа сэтгэлийн жигүүрээ барабара намохон удаан цэцгүүшээ нүдэнд золбоотой мандаж байгаа шиг машидгийгэн баясалтай олны доо жавхада онцгой нэгэн аястаа чиний хаа сэтгэлимэн чигүүрээ бүгд одны доо олны доо жавхада онцгой нэгэн аястаа чиний мэн хаа сэтгэлимэн чигүүрээ сэтгэлимэн чигүүрээ папарапа парадосад папарапа 소등 аястаа За сайхан ямар хэлбэртэй дуус. Ориг утаатай ч нэг. За ингээд За сэтгэлийн жигүүр байн ингэж сайхан Уулз байх юм үлдээтэй өрөөл. уулж байх юм байна. Ер нь зохион байгуулж юмэр юм биш үү те. Дараагийн зохион байгуулалтыг би зохион байгуулъя. Сахинд ингэж байхын тулд банк түүхийн дэргэд баярлаа. тэгээд өнөөдөр бидний манай телевизийнхний урилгыг хүлээж аваад найзтайгаа ярилцж суусан та бүхэндээ маш их баярлалаа. За. Үүнээс цааших ажил амьдрал, уран бүтээл, сэтгэл санаа, оюун ухаан, инээмсэглэл, аз жаргал бүхнийг та бүхэндээ бүгдэнд нь хүсэн өрөө. Ингээд үзэгчдтэй хандан хэлэхэд манай өнөөдрийн нэвтрүүлэг ингээд өндөрлөлөө. За баярлалаа. Баярлалаа. Шүтээ цагаа. За сайхан. За одоо сайхан цагаа. Яасан